өнөөдрийн арга хэмжээс та бүхэн тэрхүү сэтэл мэдрэмж ухаалхыг бас авнаа гэж итгэж байна. Ингээд өнөөдрийн лекцээс нийтдээ 3 сэдвтэй байгаа. Нэгдүгээр хувь хүний хөгжил ба амжилтын тухай ойлголтууд, хоёр нь Монгол улсын тогтвортой хөгжил гэж юу вэ? Мөн хамгийн сүүлийнх нь эрүүл биед саруулах маань гэсэн сэдвүүд байгаамаа. За тэгэхээр хамгийн ихний сэдвийг тавихаар бол манай ихтгэгч маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд эхлэхийн өмнө та бүхэндээс нэг зүйлийг хэлэхэд энэ дэлхий дээр амжилтанд хүрсэн хүмүүс бол хүсэл мөрөөдөлтөд хүрэх тэрхүү арга замыг бол байнга эрэлхийлж хайж байдаг юм л дээ. Хэрвээ тэрхүү боломж бололцоо байхгүй бол хүн өөрөөсөө тэрхүү боломжийг бололцоог бол бий болгодог юм ээ. Тэгэхээр та бүхэн бас дараах лекцнээс тэрхүү арга барил боломжийг бас ирж хайж олж чадна гэдэгт итгэж найдаж байна. Ингээд та бүхний өмнө хүндэт итгэгч бизнес хөгжлийн менежер Дорж Баган таныг үндэслэн орж байна. Бүгдээ алга шилэн байна. За баярлалаа. Юуны өрөөнд амралтын өдөр цаг цагаагаар хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэдээг хэлүүлье. Аманда сая хэлээ Жаклин Дорж Баган гэдэг Visa International Credit Card-ийн компани бизнес хөгжлийн менежер ажилладаг байгаа. Анхаарал надад бүхний хөгжил ба амжилтын тухай ойлголт гэсэн сэдвээр сэтгэл тавина гэсэн даалгаврыг өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө хувийн хөгжил амжилт гэдэг болохоор дараах агуулгатай өнөөдөр ярихаар бэлдэж ирлээ л дээ. Ер нь хувийн хөгжил гэж юу гэдгийг, чадварыг хөгжүүлэх үйл явц нь юу болдгийг, чадварыг ухаалгаар хөгжүүлэх гэж юу гэж байгаа. Дээрээс нь би Дорж Баган гэж хүндлэмээ өөрийнхөө баг зөвлөлтөөр хуваалцах гэсэн байгаа. Хамгийн сүүлд таны хувьд амжилтыг юу багтааж ойлгох вэ гэсэн ийм агуулгатай байгаа. Та бүхэн гайхаж байгаа хэрэг тийм ээ. Яагаад энэ хүн энэ хөгжил гэдэг нь хувийн хөгжлийн талаар ярих гэдэг юм болоо гэж танилцуулж магадгүй. Тийм болохоор юуны төрөнд өөрийгөө төгч танилцуулсан зүйл байх гэж бодож байна. Та бүхэн анхаарал маань хийсэн байнгаас пост миний танилцуулгыг манай ихтгэжлийн танилцуулгыг бас товч харсан болов. Намайг түрүүн хэлсэн Жаклин Дорж Баган гэдэг анх 2009 он Бүгднээс Солонгос улсад юу эмэгтэйчүүдийн сургууль бизнесээр удирдлагын бакалавр сургалтад ирсэн. Одоо 9 дэх жилдээ Солонгос улсад амьдарч байна. Солонгос ирэхээс өмнө бол Монгол улсын сургууль гэж байдаг юм ээ. Бизнесээр удирдлагын сургууль гэсэн нэртэй болсон байгаа. Одоо тэр үед бол эдийн засгийн сургууль байсан. Эдийн засгийн сургуулийн олон улсын эдийн засгийн мэргэжтэй 2 жил суралцж байгаа. Тухайн үед 21 сангийн сэтгэлэг гэж байсан. Одоо 90 жил нэртэй болсон 90 сангийн сэтгэлэг гэж байгаа. Зөвхөн сонирхолтой ярихад 90 сангийн сэтгэлэг маань Корея гэж байдаг шүү дээ тийм ээ. Солонгосын Кореяны ханжийн бүрийн ийм сан байдаг. Монголоос жил 8 оногт Солонгос төчөж сурдаг ийм сан байгаа. Тэр сангийн сэтгэлэг 9 оног ирсэн. 14 он сургуулаа төгсөөд Монголоор бол удирдлагын юмнуудаас Солонгосын KTI буюу Солонгосын хөгжлийн институт гэдэг менежмент төрийн удирдлагын сургууль гэж байдаг. Түүнд магистр, санхүүгийн магистр гэсэн байгаа. Сайнгийн ажлыг харахад болох яг Солонгост суралцж байгаа Монгол оюутны холбоо гэж байдаг. Энэ бас төгсөгчний холбоо гэж байдаг. Түүнд бол цагдаа бас ихтэй оролцож хичээдэг байгаа. Ажил гэхээр 14 оноос 1 жил гарны хугацаанд бол Улаанбаатар Солонгос улсад нийгмийн хамгааллын үйлчлэгийн хөгж байдаг юм ээ. Тэнд санхүү аачлал хайцсан мэргэжлэнээр ажилласан. 15 оноос эхлээд одоогийн Visa International Credit Card-ийн компани бизнес хөгжлийн менежер ажиллаж байна. Өнөөдөр ирсэн хүмүүс маань хөвчлэн ажил хийдэг хүмүүс байгаа юу, оюутнууд байгаа юу? Ажил хийдэг хүмүүс гэж байна. Тэгэхээр хувийн хөгжил гэдгийг хэрхэн ойлгодог вэ? Хувийн хөгжил гэхээр юу гэх юм бэ? Арай хэлчих юм нэг санаа та одоо ийм санаастай гэж байна. Чадвараа дэвшүүлэх, ажиллах туршлагаа нэмэх гэсэн тийм ээ. Тэгэхээр би яг
хүний хөгжил гэж юу гэх юм бол хайр үзлээ. Тэгээд Кембриджийн одоо төлөвчдөөс энэ одоо бизнес англи гэдэг байна. Personal development буюу хүний хөгжил гэж юу гэх юм бэ гэдэг ойлголтыг харахад зэрэг сая хэлдэг тийм ээ. Өөрийнхөө чадварыг хөгжүүлэх. Дээрээс нь бизнесийн гэдэг утгаараа ажил дээр ашиглаж байгаа туршлагаа нэмэгдүүлэх гэж байгаа юм л да. Тэгэхээр үүнийг зөвхөн бизнестэй биш амьдрал дээр аваад үзэх юм бол бид нар ямар нэгэн чадвараа дэвшүүлэх юм туршлагаас тийм ээ. Үзэгдлийг хийлээд байгаа юм байна гэж ойлгосон. За тэгэхээр чадвар гэхэлээр маш олон төрлийн чадвар гэдэг шүү дээ. Хүн болгон янз янзын чадвараа сайжруулах, эсвэл шинэ чадвар авахыг хүсдэг. Гэх юм бол ямар ч чадварын хувьд түүнийг хөгжүүлэх нэг юм дөрвөн чухал процесс байдаг юм байна. Хамгийн нэгдүгээр нь тухайн зүйлдээ зорих. Тэгэхээр байнга тэр чадвар руугаа тэмүүлж явах хэрэгтэй. Тэр салбар ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө олчихсан тийм ээ, эксперт болчихсон хүмүүсээс асууж авах хэрэгтэй. Тэр асууж авсан зүйлээ байнга өөрөө туршиж авах хэрэгтэй юм байна. Дараагийнх нь хамгийн чухал зүйл гэж би харж байгаа зорилготой байх хэрэгтэй. Хүн харахад аюул энгийн юм шиг харагддаг. Гэхдээ энэ сурвалжлага гарсан байдаг юм билээ. Тухайн хүмүүс сайжруулахыг хүсэж байгаа одоо чадвартайгаа хамаарал маш багтай юм уу? Эсвэл огт хамаарал үзүүлэх юм хий. Би санагдаж жишээ болох юм бол солонгост оюутан болох юм ээ. Топикийнхаа шалгалтанд би оноогоо дэвшүүлмээр байдаг. За би солонгостой сайжруулж яанаас гэж драма үзэж байгаа гэх юм бол миний топик ямар ч хамаарал үзүүлэхгүй. Тэгсэн мэт тавьсан солонгос хэлийг одоо үзэх үзээд байдаг юм ээ. Тэгэхээр зорилго байдаг гэдэг шат тодорхой байх шаардлагатай. За дараагийн бас нэг чухал зүйл бол манайхан их ярьдаг да хандлага чухал тийм. Түүнийг ажиллах хандлага маш чухал гэж ярьдаг. Ямар нэгэн зүйлийг сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр хэрвээ та албан бичих чадвараа сайжруулах гэж бол нэг их бичдэг хаях биш. Тэрийг 10 жил унш, 20 удаа унш. Тэр хэмжээгээр засаж сайжруулах хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн буюу хамгийн их үр дүн өгдөг нь юу гэдэг вэ гэхээр бусад хүмүүсийн таны тухайн үр сэтгэл өгүүлж байгаа үнэлгээ юм уу эсвэл юу гэдэг чи энэ талаар сайжруулах хэрэгтэй юм гэсэн зөвлөгөө өгч тийм ээ. Тэр бол маш чухал байдаг. За орчин үед смартфон байх гэж тийм ухаалаг смарт сити бий болох, ухаалаг бий болох, ухаалаг гаргаж гэх бүх зүйл ухаалагтай болох. Тэгэхээр чадварыг хөгжүүлэхийг бас ухаалгаар яаж авч үзэх болохгүй гэдгийг харсан. Smart SMART гэдэг үг маань англиар уруух гэсэн үг тийм ээ. 5 үсэг маань өөрөө маш чухал 5 утгыг агуулж байгаа юм ээ. хамгийн ихний S буюу specific тодорхой. Тэгэхээр та чадвараа хөгжүүлэхийн тулд яг ямар чадварыг хөгжүүлэх гэдэг нь тодорхойлох шаардлагатай. Тодорхойлохгүй би мундаг хүн болгомоор яриад гэж явах юм бол та 10 жилийн дараа ч гэмдэл. Тэгэхээр энд яг олон хүмүүсийн сонирхдаг юм уу? Салбараа байсан байхгүй. Арабын илтгэж маань өндөр маш байдаг гэсэн ийм юм тийм ээ. Карьераа яаж хөгжүүлэх юм? Гадаад хэл солонгос хэл сумаар англи хэл сумаар тийм ээ. Бага сайхан байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс арилжаа мэдлэгийн цагуурыг хэрхэн хийх вэ? За тодорхойлчлоо. Би аюул сайхан ирүүл болмоор байна. Аюул сайхан формаар байна тийм. Эсвэл солонгос хэл аюул мундаг болмоор гэх юм бол та яаж сайжирч байгаагаа хэмжих хэрэгтэй юм бэ? Хэмжиж болохгүй зорилго тавих хэрэгтэй юм байна. Тэгэхээр асал хийнээс гэдэг яг биш. Бид 7 хоногт хэд тэгэхэд өдөр хэдэн цагаар асал. Дээрээс нь би ном уншмаар гэж яриад авч шээ. Өдөрт би хэдэн ном унших юм тоогоо тавьчих
хэрэгтэй. Тэр тоон дээрээ би нэг талуу юм бэлтээ явж байгаа мэн 50% бэлтээ явж байгаа юм сайжруулахыг өөрөө хийж өгөх хэрэгтэй. Гадаад хэл гэхлээр би 17 оны ихээр хятад хэл сурна ихлүүлсэн. Тэгээд хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэхлээр 7 хоног тухайн юу хийх гэж байгаа зүйлээ зурж цаг хугацаанд үзүүлсэн. Би 2 цагаар 7 хоногт 2 өдөр яг суугаад байх. Миний чадвар хэр дээш юм бэ гэж байна. Хоосайхан гэдэг энэ бас миний жишээ байна. Би ерөнхийдөө нэг маск тавьдаггүй хоосайхан гэдэг анхаардаг байна. Тэгээд өнгөрсөн жилээс эхлээд ерөнхийдөө ядаж 7 хоногт нэг удаа маск тавьдаг ихлүүлсэн. Энэ нөлөө намайг харах юм лээ. Хямдхан нөлөө аюу нөлөө өнөртэй болсны арчилгаа гэж хэлж байна. За дараагийн нь энэ бас аюу чухал үзүүлэлт юм уу гэж хараад байна. Яагаад гэвэл таны зорилго байх уу эсвэл мөрөөдлөөр үйлдэх үү гэдгийг олно. Юу хэлж байгаа юм гэхээр та чинь хасч байгаа юм уу сэжийн юм гэж байгаа юм гэж байна тийм ээ. Тэгэхээр миний хувьд жишээлбэл бол би нэг хагас жил 20 жил нэмээ гэх юм бол миний хувьд хэдэж хийхгүй зүйл болж байна. Yani дуран хэлэх юм бол дөрөв хэлэх боломж юм. Жил 60 уншна гэх юм бол яг миний одоогоор миний хувьд хэдэж мэдчихгүй. Дундаж үүсгэх захидлууд бол жил 50 уншдаг гэдэг юм хэлээ. Гэхдээ миний хувьд бол одоогоор 24 ном болох юм шиг байна. Дээрээс нь хэлний хичээлийг өдөр болгон хийх юм бол бид нар шиг гаруй өдөр болгон хичээлээ хийж боломжгүй гэж байна. Тэгэхээр 2 өдөр болгон болтой. Карьер тал дээр зөвхөн ажиллаа хийгээл эцгийн ахуйшаа тэгвэл амар өгсөн зүйлийг хийгээл явах юм бол та хэвэж хийхгүй. Тийм болохоор өөрийгөө илүү хөгжүүлэх бусад замдаа бэлгчтэй холбоотой хичээлүүд байх хэрэгтэй. Гэхдээ хитрхи амбицтай байж өөрийнхөө цагийг энергийг маш зөв тооцоолсон байх шаардлагатай. Хамгийн сүүлд бичсэн байна. Би энийг бол аюул чухал гэж үздэг. Найз нөхдөд ярьцуулах цаг. Гэхдээ 7 хоногт би найзтайгаа уулзсан гэсэн зүйлийг бид тааж авахгүй. Миний хувьд бол 7 хоногны удаа авчихгүй. Найз нөхдөд даваарнаа гэж боддог байгаа. Түрүү зорилготой байхдаа бид хамаарлын баг зэрэг гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр хамааралтай байх нь хамгийн их бас чухал байдаг юм байна л да. Яагаад гэвэл би энэ жилээ мэрэгчлийнхаа талаар өөрийнхөө жоохон хөгжүүлэлтэй байна уу? Эсвэл би жоохон амьдралынхаа зорилгыг олох байгаа юм өөрийгөө таних байгаа юм уу? Эсвэл зөвхөн надад хилээ танилцуулах хангалттай муу гэдэг зүйлээ тодорхойлсныхаа дараа түүн дээр хийх одоо үйлдэлүүдээ тодорхойлж хамааралтай зүйлүүдийг хийхгүй бол бид нарын хувьд цаг хугацаа гэдэг хязгаарлагдсан мэт учраас бүх зүйлийг хийх ямар ч боломжгүй. За тэгээд ялангуяа оюутнууд бол бүгдээрээ оюутан байсан байх тийм ээ. Юуны шалгалтын өдөр гэдэг бол их чухал өдөр шүү дээ. Тэгээд ямар герман хэлийг гэдэг үйлдэл хүмүүстэй хэдэн өдөр сурч чадах вэ гэж асуусан байдаг. Оюутан хүн бол шууд өдрөө хэлэхэд шалгалтын хязгаар гэж асуусан шүү дээ. Тэгэхээр дедлайн боёо одоо эцсийн байдлаар хөгжсөн байх тэр хугацаа гэдэг бол хөдөлгөгч хүчин гэдэг юм аа. Гэдгийг анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн зорилго өөртөө тавьж байгаа бол заавалчгүй энэ жилдээ юм уу, энэ урилгатай юм уу, хугацаа хүртэл явж шахаж байгаа. За тэгээд ингээд ерөнхийдөө ярихаар зэрэг номоос олоод уншиж тийм. Нэг тестийн тэндээс хараад уншиж онлайн юм бол хэн ч ярьж чадна. Мэдээ дараа мөртлөө хэрэгжүүлэх юм хэрэгтэй байх шүү дээ. Тэгэхээр яг зөвхөн ийм байдаг гэдэг мэдээд өнгөрөх биш. Хүмүүс өөрөөрөө багч гэсэн тусгаар хэрэгжүүлэхээр хэрэг болох юм байна гэдэг өөрийнхөө туршлагаас баг зэрэг харуулахыг хичээсэн. За миний хувьд бол офисын ажилтай. Тийм болохоор дасгал хийж өөрийгөө
физиологийн хувьд нэмэлт байх. Дээрээс нь оюуны нэмэлт гэдэг бол бид нар чухал гэдэг. Түүнтэй холбоотойгоор дасгал үйлдвэрлэлийн хэрэгсээр дээрээс нь өөртөө яг 30 минут дугаар бяцлахын ч гэдэг юм хийж чадахгүй ч гэсэн цаг хугацаа гаргаж байна. За түрүүн хэлсэн карьерийн хувьд бол боломж гаргаад зарим үед уулзалттай гэж тавьж байгаа хичээл үзэх тохиолдол маш их байдаг. Ялангуяа сүүлийн үед онлайн хичээлүүд маш их байна шүү дээ. Ишээ тийшээ явж цаг зарцуулах юм шаардлагагүй. Компьютер уулзаж явах бүхэл юмдад авах боломжтой. Гадаад хэлээр яг бид нар солонгос таньж байгаа учраас өдөр болгон солонгос хэлийг хэрэглээ ашиглаад байгаа ч гэсэндээ активик хэлийг давтаж байхгүй шиг сонсож байхгүй бол ямар ч хэрэглээгүй болдог. Дээрээс нь ажил орсныхоо дараа ч гэсэндээ би солонгос хагуун аягүй хүмүүс их явдаг шүү дээ. Ажлаа хараад англи хэлний хагуунд их явдаг байсан. Тэгээд нэг хэсэг юм нөгөө солонгос хэлээр англи хэл үзэх солонгос хэлээс ажиглаад англи хэлээс ажиллах юм байна. Тэгээд бичгийн англи хэлээр сайжруулах гэж бас нэлээд хэсэг явуулсан. Түрүү хэлсэн байгаа тийм баасайхан даанхах гэдэг хүмүүсийн дэвтээс одоо нэг 7 хоногт 2 мянга болох аягаад тавьчихна. Харилцаа ер нь бол хэцүү шүү дээ. Ажил хийгээл ажлын байранд гараад ингээд хамгийн хэцүү юм өмнөх ажиллаа хийх болгоны асуудал биш. Зураг тэгтээ зүгээс сурсан юм сайжруулах хийж байгаа учраас хамгийн хэцүү юм хүмүүстэй ойлголцоо ба хүмүүстэй харилцах. Дээрээс нь тэр хүмүүсийн ямар нөхцөл байдал яагаад болохгүй байгааг ойлгох нь хэцүү дээ. Тийм болохоор үүний яагаад найз нөхдөд уулзах хэрэгтэй, яагаад олон хүмүүсийн удаа энэ хуваалцсан их хэрэгтэй юм тийм ээ. Тэрээс болоод чөлөөтэй гарч орно. Түрүү хэлсэн хэмжиж болох үз гэдэг. Надад бол хамгийн чухал зүйл юм шиг санагдав. Би өмнө болохоор ингэж нэг өглөө босгоо нэг их мундаг ингэж ном уншаад эсвэл амар асуулт хийгээл юм ихтэй болмоор санагдав. Тэгээд би ч маргааш өглөө мартчихчих юм уу те. Тэгээд даан ингэж зарим муу ном зарим утгаартай ийм биш ямар нэгэн байдлаар хүн жилийн төлөвлөгөө гэх юм байх юм шиг санагдсан. Тэгээд хэмжиж болох үзгээд хэмж үр дүнгээ яаж хардаг вэ гэхлээр асуулын хувьд бол хоёр дахь өөрчлөлт цайны цагаар асуулт явдаг. Гэхдээ энэ цайны цагаар асуулт явж одоо хөвшхийн өмнө өөртөө тохирсон цагаа олохын тулд надад 2 жил зарцуулсан. Би өмнө яг гэрийнхаа хажууд яваад явдаг байсан. Орой ажил хараад хичээл явах англи ятдаг. Өглөө бол би тийм өглөөний өнгө шахсан. Өглөө бас ажлынхаа өмнө 6 цагт явахаар өдөр аягаар яадаг. Тэгээд 2 жил ингэж бүртгүүлээд мэдээж нэг жил фитнес бүртгүүлч юм уу нэг 4 удаа болсон байдаг ч юм уу тийм хайр ингэж үлддэг. Тэгэж 2 жил явсны дараа ерөнхийдөө цайны цагаар хийх юм бол маш үр дүнтэй. Дээрээс нь цагийг зөв төгсгөж чухал юм байна гэж ойлгосон. Энэ зүгээр сонирхолтой байсан гэдэг өнөөдөр оруулсан. Явчааны үеийн албанд болсон шүү дээ. Манай компани болохоор үеийн албанд одоо болж байгаа, Оросд болж байгаа FIFA-гийн хөл хүн ямар хоёрыг ивэнттэй болсон юм чинь. Тэгээд үеийн албаны үеэр бид нар энд ажилчид байждаг бид 3 сар ажилласан. Тэгээд ажиллаад ерөнхийдөө нөгөө нээлтийн үед жоохон божийн хөдөлж байгаа нээлтээс хойш юмнууд зэгцэрсэн. Тэгээд тэр үед яагаад ресторан өгүүлээ хийдэг газруудаа нэг тойрч аваад цаг гаргахаар миний хийсэн зүйл юу вэ гэхээр энэ жил унших номын хажуудлыг гаргасан. Номын чагсаалт гаргах гэдэг өөрөө ном унших аюул чухал ажил олон хоног зарцуулагддаг.
олон зүйл уушгих шаардлагатай болдог. Тэгээд харах юм бол 21 оны жагсаалт гаргасан байна. За тэгээд ажлын гэх юм бол яг зөвхөн урдах ажиллаа хийх биш, өөрийгөө хөгжүүлэх нь аюул чухал гэдэг яваад очсон. Айгуу чухал юм байна гэж харж байгаа. Тэгээд үр дүн юу гарсан бэ гэдэг өглөө манай нөхөр надаас асуусан байна. Үр дүн нь юу гарсан бэ гэхээр би 2015 онд туслах менежер гэдэг албан тушаалд ажилд орж ирсэн. Тэгээд 16 онд бол туслах гэдэг үгийг авч хаяад зөв менежер болсон. 18 онд болохоор энэ өнгөрсөн сард 5 сард хажаан гэдэг албан тушаалд барьсан байна. Тэгэхээр өөр нь өөрөө дөрөв болохгүй юм бас байх юм байна гэдгийг бас харж болох. Тийм ингээд зөв хүмүүсийн харилцаа байдаг. Ялангуяа би болохоор өөрөө бизнес хөгжлийн менежер гэдэг бизнес хөгжүүлэх хүмүүстэй маш их харилцаа. Emotional intelligence гэдэг ойлголтоо сүүлийн хэдэн жил нэлээд бизнесийн талбарт хүчин авлаа та. Тэгээд энэ талаар уншия гэж харсан хэдэн зуун ном баггүй. Тэгээд номоо сонгохын тулд гарах сар болсон. Сонгосныхаа дараа бодлож авсан солонгос гарч ирэх байсан. Тэгээд ерөнхийдөө хайж явж байгаа энэ номыг бол харж уншижсэн. Маш зүгээр санагдсан. Тэгээд дөрвөн зүйлийн талаар ярьдаг. Emotional intelligence гэдэг зүйл болохоор хувь хүний болон нийгмийн гэсэн хоёр салхсан ойлголт. Хувь хүн дотор өөрийгөө тань мэдэх. Дээрээс нь өөрийгөө тань мэдсийн дараа тэрийг хэрхэн нийгмийн хэлцээнд ашиглаж байна гэдэг тал дээр гуравсан болохоор хүмүүсийг ойлгох. Харилцан ярилцж хүмүүсийг ойлгох. Дээрээс нь түүнээрээ үнслээд миний үзүүлж байгаа хариу үйлдлийн талаар байгаа байхгүй. Би ном уншиж хугацаанд бол миний EQ бол юм аюул байна. Юм боломжтой юм байна гэж бодоод уншаад дуусгасан юм. Би төгсөлтөө болохоор судалгаатай. Яг энэ дөрвөн төрлийн зүйл миний байгаа төрлийн ямар байна гэдгийг харж байгаа судалгаатай. Тэгсэн нэгээс дөрөв гэсэн оноотой байсан. Фокустэй буюу өөрийгөө хэрхэн ойлгож байгаа гэдэг тал дээр миний хамгийн гол гарсан. Нийгэмтэй холбоотой тал дээр бол сүүлээс 20 он гарсан. Тэгээд хүн бол өөрийгөө бас жоохон буруу ойлгох юм байна. Дээрээс нь өөрийгөө ойлгох цаг хугацаа аюул хэрэгтэй гэдэг юм гэдгээс хаш болно. За миний хувьд бол хамгийн сүүлд жишээнээр хэлэх хамгийн сүүлийн зүйл бол өөртөө тохирсон зөв ментор олж авах гэдэг хамгийн чухал байдаг юм байна. Тэгэхээр хүн анханасаа төгс төгөлдөр ирдэггүй. Анханасаа бүх зүйл нь сайн хүн гэж байхгүй учраас минийээсээ суралцаж амьдардаг тийм ээ. Миний ментор мэдээж гэр бүл байна. Дээрээс нь хамгийн чухал зүйл бол яг одоо таны хүсэж байгаа газар чинь хүрсэн хүн хийн тийм. Тэр хүнийг олж аваад тэр хүний одоо хийдэг зүйлсүүдийг нь бүгдийг оруулахгүй. Андас тогтох зүйлсийг өөрийнхөө амьдралд хөвшүүлж байна. Дээрээс нь надтай адилхан нөхцөл байдалтай байсан мөртлөө яг миний хүсхийг хүрээд одоо хүсхийг хүсээд байгаа тэр байр суурьд хүрсэн хүн хаана юм гэдгийг хайж олох хэрэгтэй. Мөн ижил сартын хүмүүс мэдээж байх шаардлагатай. Миний хувьд бол санхүүгийн салтыг маш их сонирхож уншдаг. Эмэгтэй хүний хувьд юу гэх юм те хүүхдтэй мөртлөө карьераа аваад явж байгаа эмэгтэйчүүд бол мэдээж ментор болдог. Хамтран ажилладаг хүмүүс байна. Хамгийн бас чухал ментор сонгох юутэй үзүүлэлтийн нэг нь бол амьдралын үзэл буюу үнэт төлөвлөж байх шаардлага. Түүнээс биш би одоо мөнгийг илүү үнэлдэг, тэр хүн нэг хүнийг илүү үнэлдэг ч юм уу тийм байх юм бол тэр хоёр хүний одоо зохицол ганцтай таарах нийцэх нь бол
баг байхгүй гэж байна. Тэгээд миний хувьд бол Ким Ин-ён гэдэг Солонгосын мундаг лектор эмэгтэй лектор гэхээсээ илүү би зүгээр амьдралын ухааны дамжуулагч гэх юм аа. Энэ эмэгтэй бол маш их сонсдог. Дараа нь Ким Сэ Жадбаа гэдэг зохиолч байгаа. Энэ эмэгтэй ихсэн өөрөө бичсэн номоо ярихаас гадна өөрөө их ном уншсан. Тэгээд уншсан номынхаа талаар ярьж өгч байгаа нэг сонирхолтой санагддаг. Тэр дундаас хэвээ бүр илүү сонирхох юм бол тухайн номыг бэлэнүүлж унших. Бас бүхэн бол бичиж болно. Энэ хоёр эмэгтэйн хувьд сонирхолтой зүйл нь юу гэхээр доор харагдж байгаа Ким Ин-ён гэж эмэгтэй бол маш тийм хүчрэг лидер эмэгтэй. Эсвэргээрээ Ким Сэ зохиолч бол маш нэмэгтэй зөвлөм хоёр өөр характертай хүмүүс гэсэн мөртлөө яагаад ч надтай хоёулаа зохицдог гэх юм уу. Зарим нь таньж магадгүй, зарим нь бас танихгүй байж магадгүй. Ганцаараг үлцээрийн ганцаараг гэж олон компани үүсгэх захирлаар ажиллаж байгаа юм байдаг. Манай харилцагч томоохон банкуудын нэг энэ хүнтэй хамт ажил мэддэг болоод хамт ажилласнаас хойш үнэт зүйл нь гэх юм уу, эсвэл лидершип гэх юм уу, бас энэ хүн бол миний бас нэг ментор гэж хэлж байна. Халтын хувьд дээрээс нь энэ харагдж байгаа өндөр том шаард алга тавхан манай хуучин захирал англи хүн байдаг. Одоо Токиогийн олимпик зохион байгуулах менежер болоод Японд явж байгаа. Энэ хүн бол миний ажлын байранд ирэх ментор гэх юм уу. Би хэрвээ өөрөө 5-10 жилийн дараа энэ хүний байр суурь дээр очиж байгаа хүн ажиллах юм бол ийм лидер болно даа гэж боддог. За тэгэл саяны зүйлсүүдийг ярих зэрэг хүн болгон л өөр, хүн болгон л айцтай, хүн болгон л давуу талтай, сайн талтай, бас дутагдaltaй талтай шүү дээ. Тэгэхээр томоохон байгууллагын хүний нөөцөд сүүлийн үед үнээр илүү анхаарч байна уу гэхээр ажилтан болгоныхоо давуу тал дээр илүү анхаарах юмыг ойлгох гэсэн. Тэгэхээр тухайн хүний одоо юу гэдэг би гэдэг хүн нэг XYZ гэсэн сул талтай байлаа гэхэд би энийг чадахгүй байна гэж суугаад их юм бол чадахгүйгээр төлсөн тийм үү? Хэрвээ миний ABC гэсэн давуу тал байгаа би тэрийгээ илүү ойлгоод тэрэн дээрээ илүү би өнгөлөөд гэлцүүлээд ажлын байран дээр одоо юу гэх юм өөрийнхөө чадварыг нэмэгдүүлээд ингээд явах юм бол аль аль талдаа бас давуу талтай байх юм байна гэж хэлж байна. Сонирхолтой их магадгүй та яас асууя. Амжилт гэж ер нь та юу ойлгодог вэ? Таны хувьд амжилтанд хүрсэн хүн гэж нийтлэх үү? Өөрийгөө яасан гэсэн юм тийм. Эсвэл зарим хүмүүс их мөнгөтэй хүн гэж ойлгож байна. Зорилготой хүрсэн хүн. Зөвлөгөө биелүүлсэн хүнийг хэлж байна. Эсвэл их нэр хүндтэй дуучдыг хэлж магадгүй тийм ээ зарим хүмүүс хүн болгон өөр хэлэх багтаа. Миний хувьд зүгээр юу гэж бодсон юм гэхээр дараа өөрөө өөрийгөө олсон хүн гэдэг зүгээр амжилтанд хүрсэн хүн болов гэж бодсон. Амжилтын хэмжээ болоод хүн болгон дээр өөр хүн болгоны хувьд одоо би өнөөдөр даяад хийж байгаа орой хоолой дээрөө байлаа гэх тэр миний тухайн амжилт гэдэг юм тийм.
тэрийг хэрхэн харж байна гэдэг бүх хүн болно өөрөөс нь шалтгаалдаг. Нэг хүний томоохон амжилт надад сүртэй биш юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ тухайн хүндээ том юм бол тэр тухайн хүний амжилт байх хэрэгтэй. Тэгэхээр болно энэ одоо ийм завгүй дээрээс нь мэдээлэл дондсон нийгмээс өөрийгөө багч гэсэн хугацаанд тусгаарлаад өөрийнхөө зүгээр зорилгыг тийм ээ амьдралын утга учирыг олж авах гэдэг л өөр амжилт юм болов. Тэгээд сая хэллээ өөрийгөө олж авах гэхээр амархан юм шиг мөртлөө хамгийн хэцүү юм шиг байна. Бид нөгөө хувь хүний хөгжил гэж яриад байгаа шүү дээ. Хувь хүний за яг хөгжүүлж болж юм. Олон хин гэдэг хүнийг хөгжүүлэх гэдэг. Ямар хүнийг олж чадах хөгжүүлэх гэдэг хамгийн чухал юм шиг байна. Тэгээд одоо бид нар бол энд яг бата гаргасан байна л та тийм 200 сая мэйл Google search-тэй Google-ээр 2 сая одоо мэдээллийг хайдаг 680 мянган Facebook пост орж ирдэг Twitter байна. Дээрээс нь phishing mail буюу одоо нөгөө хакерууд 600 мянган мэйлийг явуулж байна. Ямар хугацаанд вэ? Зөвхөн ганцхан минут. Тэгэхээр энэ их мэдээллийн урсгалд бид нар өөрөөсөө яаж цагтаа багтаах юм бол хамгийн сонирхолтой зүйл нь саяны гарч ирж байгаа энэ их дата урсгал хэн 90% зөвхөн сүүлийн 2 жил гарч ирсэн юм бэ? Сонирхол байдаг юм лээ. Тэгэхээр дараа жил нар ямар их мэдээллийн урсгал явж байгааг бол хинч тусах. За ерөнхийдөө миний ярих зүйлсүүд бол энэ хүрээд дуусч байгаа. Гэхдээ түрүүний хэлсэн миний онлайн ментор хоёр хүн байдаг гэдэг. Тэр хоёр хүнийхээ нэг нь буюу Ким Минг Ён гэж лектор хүний яриаг би та бүхэн сонсохыг хүссэн. Энэ хүний яагаад энэ яриаг би сонгож авсан бэ гэхээр хүн ер нь өөрийнхөө эрхэм чанар үнцэн дээрээс нь амьдралын үзлийг хизээд баримталж явах хэрэгтэй байна. Тийм өөрийгөө олжсон тийм амьдралын үзэлтэй хүн хизээд ямар нэгэн байдлаар тустай өөрийгөө харьцуулж сандрах юм уу тийм ээ яах юм уу стрессэнд орох тийм тохиолдол хизээж гардаггүй. Өөрийнхөө хурдаа хүн байж чаддаг. Өөрийнхөө байж чаддаг. Ямар ч тайван байж чаддаг. Тийм учраас тэр хүн хин нэгэн өнгөрөх юм уу, хин нэгэн томрох тийм шалтгаан ерөөсөө гарахгүй байна л да. Тэгэхээр энэ яриа надад их сонирхолтой санагдсан. Тэгээд давхрын энэ яриаг үзээд төгсгөлийн нэг 2 слайд байгаа. 과연 사람들은 김미경을 만만히 보나 아니면 만만히 보지 않을까? 일단 만만히 안 볼 것 같아. 이 목소리 톤 때문에. 농담이고요. 실제로는 제가 많은 사람들을 정말 만나잖아요. 각계 각 분야에 있는 분들을 만나요. 근데 첫 번째 이런 사람 얘기를 해드릴게요. 제가 아는 한 분은 꽤 성공하셨어요. 꽤. 그런데 품위도 없고 뭐 어떻게 얘기해야 되지? 만만해요. 나는 사람들이 그를 만만하게 봐요. 근데 저 정도 돈 있고 저 정도 성공했으면 그렇게 안 봐야 되는데 왜 그렇게 볼까를 제가 나름대로 생각을 그동안 해본 적이 있단 말이에요. 왜 만만해 보이는지 아세요? 왜냐하면 첫째, 굉장히 남 앞에서 잘나 보이고 싶어요. 두 번째는 튀고 싶어요. 세 번째는 남들 앞에서 자기가 무시당하지 않으려고 무지 애를 써요. 그렇기 때문에 사람들은 어떠냐면 그 사람을 만나서 한 2번, 3번만 만나면 그 사람을 좌지우지할 수 있는 방법을 금방 알아내요. 그러니까 내가 이걸 딱 걸면 그 사람이 이걸 딱 걸려놓을 거라는 걸 알아요. 그러니까 예를 들면 뭐 기사 하나 내드릴까요? 그럼 그 사람 그럼 어디서 만나? 혹시 뭐
이렇게 이름 알리는데 좀 이름 좀 올려드릴까요? 그럼 막 혹해요. 그러니까 이런 거예요. 사람들은 그 사람을 만났을 때 무엇을 내가 갖다가 미끼를 던지면 그 사람이 물 것이다라는 걸 아는 순간 Тэрхийг үзэх үзэл үнцний ямар ч түнээр зарахгүй байх. Тэр өөрөө өөртөө үнэнч байх явдал гэх юм уу? Их таалагдсан. Тэгээд та бүхэндээ бас хуваалцахыг хүссэн. Дараагийн слайдыг харъя. Өнөөдрийн сэдэв маань хүүхний хөгжил ба амжилтын тухай ойлголоо гэсэн. Яг хүүхний хөгжил бол өөрөө миний нэлийн сонирхол судалгаад сэдэв бас гэж хэлж болно. Амжилт гэдэг би яагаад ч жоохон айдаг гэх юм уу? Хэтэрхий том үг санагддаг гэх юм уу? Надад бол нэг тийм мэдрэмжтэй байдаг. Гэхдээ би өөрийнхөө жоохон амжилт гэдэг зүйлийг тодорхойлох гэж хичээсэн. Амжилт гэхээр нэг том зүйл яг байж болно тийм олон улс нөлөөлнө. Улсаа Монгол улсаа мундаг болгоно. Энд бас тэгж бодож болно л да бас явандаа бас тэргээ биелүүлж болно тийм. Гэхдээ миний хувьд амжилт гэдэг зүйл зүгээр л өнөөдрийн байгаа байдлаа сэтгэл хангалуун дээрээс нь өөртөө амлсан зүйлээ болон бусад амлсан зүйлээ орхигдуулахгүй хийдэг байх тэр чанарыг юм болов. Дээрээс нь саяны бас бичлэгээр гарч ирсэн өөртөө бий болгосон тэр дүрм журам гэж зүйл байх хэрэгтэй. Хүн яг тиймээ өөртөө амлсан амлалт гэж байж болно. Жишээлх юм бол би энэ жил англи хэлээр зайлшруулна гэж бодох юм бол би өдөр болгон алгасахгүй 200 англи үг хэлдэг ч юм уу. Тэгэх юм бол энэ миний дүрм журам би хичнээн завгүй байлаа ч гэсэн тэр дүрм журам өөртөө амлсан амлалтаа би өдөр болгон нөлөөлөх хэрэгтэй. Тэгжээш дараа жил би надаас арай ахсан дорж өгөх гэдэг хүнтэй уулзах боломжтой болно. Тэгээд гурав дахь зүйл маань саяны хэлсэндээ холбогдож байна тийм ээ. Өдөр бүр өчигдрийн би гэдэг хүнээс ямар нэгэн байдлаар өөрийгөө сайжруулж авах хэрэгтэй. Тийм учраас юу гэдэг энэ хүмүүсийн яриа сонсох, ийм үйлдэлтэн биелэх тийм цомбондрынхаа үгийг сонсох гэдэг бол маш чухал гэдэг юм болов. Дараагийнх нь миний маш их айдаг зүйл байсан. Алдаа хийн гэдгээс маш их айдаг байсан. Гэхдээ залуу хүн бол алдаа хийхээс айх ёсгүй байлээ. Харин хийсэн алдаанаас суралцах хэрэгтэй. Алдаа хийхгүй бол хизэж суралцахгүй, хийжээж суралцсан. Гэхдээ зөв алдах хэрэгтэй. Нэг алдаагаа дахиж татаж болохгүй. Тэр бол алдаа биш, тэр бол тэнэглэл болов гэж. Тийм учраас growth mindset гэдэг энэ зургийг тавьсны утга учир нь юу юм бэ гэхээр эсрэг дүр зураг нь за нэг 5 жилийн өмнөх бий байсан юм уу? Ямар нэгэн зүйлийг заавалчгүй зөв эхний алхам дээр зөв хийх ёстой. Тэгэхгүй бол чи хийчих ёстой гэсэн юм ойлголттой байж болохгүй. Залуу хүн алдаж болно, хийж үзэж болно. Гэхдээ тэрийгээ сайжруулах босч ирэх чадвартай байх ёстой. Монголд хамгийн их дутагдаад байгаа гэж хүмүүс ярьж байгаа гэсэн. Мундаг чадвартай залуучуудыг олж авах боломжтой байна. Мэргэжлийн мундаг байна. Хандлага хэцүү болохгүй юм гэж яриад. Зөв хандлага маш чухал. Зөв хандлага ихтэй хувиа хийжсэн байж болохгүй. Бусдыг ойлгодог байх хэрэгтэй. Бусдад санаа тавьдаг байх хэрэгтэй. Өөртөө хүсэж байгаа юм болно. Бусад хүмүүс хүсэж байгаа юм байна гэж бас боддог. Тэр нь өөрөө таны хувьд бас амжилт, бусдын хувьд бас амжилт болно. За тэгээд өнөөдрийн яриагаа Далай ламын хэлсэн үгээр өндөрлөхийг хүссэн. Дараагийн слайдыг харъя. Уншлагаасаа олжтыг хай, уургасаа уучлалыг хай, зүрхнээсээ зүгийг хай, өөрөөсөө өөрийгөө хай, өрөөл бусдаас өөр хай. Тэгэхээр нийгэмд хүн болгон өөрөөсөө өөрийгөө олбол юм бол ямар нэгэн атаачтай хэрүүл тийм ээ ойлголт үл ойлголцсон байдал энэ бүх зүйл байхгүй байх юм болов гэж бодож байна. Тэгээд бүгднийх нь амжилт хүсье. Баярлалаа.